За минь нөгөө намстай йогийн багш Нямка байна. Та бүхэнд би йогийн Power Precision Mindfulness йогийн хичээл ордог. Тэгээд өнөөдөр Martial йогийн төв дээр шинэ ангийнхаа тухай та бүхэнд танилцуулъя. За манай анги болохоор 5 өдрийн дараалсан йогийн богино хугацааны юм хөтөлбөр байгаа. Тэгээд та өдөр болгон 12 цаг 30 минутаас ирээд 7 өдрийн 1-5 дахь өдрийн хооронд энэ subtle body гэдэг ангид орно. Тэгэхээр 7 хоногийнхаа 5 өдрийн 3 удаад нь болохоор даваагч та бүхэнд яг таны зөвхөн биенээс зориулсан йогийн тасгалуудыг зааж өгнө. Би бол танд йогийн амьсгалын тасгал, бяцлаглалын тасгалуудыг зааж өгнө. Тэгээд энэ хугацаанд та эрүүл ногоон хоол идээд 5 хоногийн турш өөрийгөө яг бүрэн цэнгэлж авах боломжтой ийм хөтөлбөр байгаа юм. Тэгэхээр хүмүүс бол яг өнөөдрийн орчин цагт бол хэрэгцээг нь үнэхээр их байна. Ялангуяа хүний анхаарал тогтохгүй болсон. Бид нэр барыг шуунаас муу анхаарал тогтоомжтой болчиход байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ их стресс, анхаарал тогтохгүй байгаа мэдээллийн их урсгал дээр хүн болгон бяцлал хийх бол бүр шаардлагатай болсон. Хэрэг магадгүй 50 жилийн өмнө шүдээ угаах бол хамгийн чухал асуудал байсан. Хүн болгоныг шүдийн угаалгад сургаж ирсэн бол одоо хүний сэтгэлийг угаах, цэвэрлэх гэж ярих юм уу да. Бид нэр өөрсдийнхээ стрессийг дор дор нь арилгах, анхаарлаа төвлөрүүлэхээ сайжруулах, энэ тал дээр ажиллах шаардлага хэрэгцээ нь бүр тулгарчсан. Нин тэргүүний асуудал болсон. Тийм болохоор хүн болгон йогийн дасгал дээр нэмээд бяцлаглалын дасгалуудыг хайж эхэлж байна. Гэтэл гадуур YouTube-ээр ч гэдэг юм уу аппликейшнүүдээр бяцлаглалын дасгалууд байгаа хэрнээсээ тэр хэлний барьер байж болж байна. Эсвэл ганцаараа хийж чадахгүй байна. Яг өөрийнхөө үндсэн монгол хэл дээрээ, язгуур хэлхэн дээрээ өөрт тохирсон аргыг заалгах шаардлага нь тулгараад байгаа. Тэгэхээр энэ 5 хоногийн хугацаанд яг багштайгаа сууж агаад бяцлаглаа хийгээд тэр суусан аргаараа өөрөө гэртээ үргэлжлүүлээд хийснээрээ та яг өөрийн амин чухал хэрэгцээ болох юм сэтгэлээ, төвлөрлөө, амар амгалангаа яг хадгалах боломж нь бүрдэж байгаа. Ингэснээрээ та илүү их ажилдаа төвлөрсөн, бүтээмж өндөртэй, илүү их стресс тайлагдсан, ядаргаа багтаа ийм байдлаар цаашаа ажиллаж амьдрах суурь нөхцөлөө бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ амин хэрэгцээгээ хангахын тулд та 5 хоногийн энэ ангид явснараа амьсгалын дасгал, бяцлал, йогийн биеийн дасгалуудыг ингээд зохицоор нь сураад энэ үедээ цагаан хоолоо бас идээд бид нэр эндээс танд цагаан хоолоор үйлчлэнэ. Тэгэхээр энэ бүх цаг зөвлөлтийг аваад өөртөө яг 5 хоногийг зориулах ийм гоё ангийг бид нар та бүхэн санал болгож байна. За хоолны хувьд гэдээ ярих юм бол бүдүүн баргийн биен дээр ингээ ажиллахаар бид нэр булчин шүрмсээ ажилуулад бүдүүн хоол идээд гэдэг юм уу та та нарийн төвшний жишээлбэл сэтгэл гэдэг юмыг, амьсгал гэдэг юмыг барьж авахын тулд та илүү нарийн техниктэй ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар хоолч илүү нарийсах хэрэгтэй. Тэгэхээр цагаан хоол идснээрээ та илүү хөнгөн байх нь бол ойлгомжтой. За хоёрт нь бол сэтгэл биеийн давхар ариусаад ирж байгаа. Ингээд 5 хоногийн хөтөлбөрөөр та эрүүл цагаан хоол идэнэ. Тэгэхээр тэр нь ямар учиртай юм бэ гэхээр та илүү биеэ сайн цэвэрлээд, биеэ хөнгөрүүлээд тэгээд ийм хөнгөрсөн байгаа дээрээ бяцлаглаа хийх, амьсгалын тасгалаа хийх илүү төхөн болно. Тэгэхээр манай намстай йогийн зүгээс танд яг цагаан хоолоор бас хичээлд ирэх болгонд үйлчлэнэ гэсэн үг. Тэгэхээр та 12:30-аас эхэлсэн хичээлээ 75 минутын хугацаанд үргэлжлүүлээд өдөр болгон эндээ ирээ цагаан хоол идэнэ. Өглөө оройны хоолыг нь бол танд ямар хоол идэхийг бид нэр зөвлөж өгнө. За манай хоолыг болохоор Cozy Улаанбаатар гэдэг манай намстай йогтай хамтран ажилладаг Cozy-гийн газраас бол хоолоор үйлчлэн энэ хөтөлбөр зориулж гаргасан байгаа. Тэгэхээр та цагаан хоол идчихэж 5 хоногийн хугацаанд илүү их эрчимтэй үр дүн авна гэсэн үг байна. Тэгэхээр энэ ангийн маань нэр нь бол subtle body гэж нэрлэж байгаа юм л та. Тэгэхээр энэ ямар учиртай үг юм бэ гэхээр бид нар бол ерөөсөө нэг л бие байна гэж бодож байна. Бидний махан биеийг байдаг гэж боддог бол танд энергийн бие байх жишээтэй, үлийн үрийн бие байх жишээтэй.
Тэгэхээр энэ хөтөлбөрийг яг гаргах болсон шалтгаан нь болохоор энэ зам бид нэр ингээд хөдөө явсан. Тэгээд йогагаа бяцлаглаа бол янз бүрийн орчинд нэгдүгürt хийгээд хоёрдугаар заримдаа дасгал хийх боломжгүй ингээд тогтмол йог хийдэг байсан бол ингээд бие булраад аян замдаа хичээлсэн. Тэгээд энэ хөтөлбөр гаргах шалтгаан нь болохоор бид нар өөрсдөө буцаад хоттой ингээд ирэхдээ буцаад хэмийн байдалд орохдоо бол хоолоо, дасгалаа, бяцлаглаа тодорхой хэмжээний давтамжтайгаар ингээд цагийн ч гэсэндээ өөр аргаар хийх шаардлага тулгарсан. Тэгээд бид нөр өөрсдөө яг бие буцаад хэвэндээ оруулаад амьсгалаа, дасгалаа яг буцаад нөгөө хэвийн амьдралтаа орохын тулд яг ийм экспресс програм хэрэгтэй болоод өөрсдөө тэрэн дээр ажилласан. Тэнгүүтээ яг бодсон л доо. Ер нь бол бүх хүмүүстээ явж байгаа. Тийм учраас буцаад хэвийн амьдралтаа орохын тулд бид нэр бие, сэтгэлээ, амьсгалаа, хоолоо бүгдийг шинжилээд одоо шинээр эхлэх эрч хүчтэй болох хэрэгтэйсэн учраас энэ програмыг хийсэн байна. Тэгэхээр энэ хөтөлбөр маань бол 5 хоногийн йог, бяцлал, цагаан хоол орсон хөтөлбөр маань 175 сая төгрөгийн байгаа. Тэгээд та 1 сар биш 5 хоногийн хугацаанд ийм цогцоор нь энэ йогийн бяцлаглалын одоо өөрийнхөө биеийг дахин сэргээх, нөхөн сэргээх, цэнэглэх, сэтгэл болоод оюун ухааныхаа хувьд бол яг шинээр сэргэх ийм хөтөлбөрт хамрагтаарай гэж та бүхэнд урьж байна.